хүн байгалийн амьтан учраас байгалаас уламжлж ирсэн байгалаас хамааралтай хүний амьдралын одоо тийм сонин одоо юу гэдгийг тэр зан чанарууд хүнд хадгалагдсан л байдаг. Тэгэхээр амьтан хоорондох ялгаатай шүү дээ. Өөрийнхөө эзэмшлийг хамгаалдаг амьтан тэрийг тэмдэглэдэг. Бусдууд нь тэрийг тэр үнэрээр нь тэмдэглэгээр нь ойлгож хүндэлдэг. Тийм харилцаа бол зэрлэг амьтны дунд ч байдаг. Тэгэхээр хүнд бас тийм мэдрэмж, тийм зүйл байдаг юм байна. За эмэгтэйчүүдийн ажил үүргийн хуваар юу гэхээр ерөөсөө л хүн анх бий болсон цагаас эхлээд эрэгтэйчүүд нөгөө хоол ундаа олох үүрэгтэй. Ангаа хийгээл одоо өөр ямар олж болох боломжтой тэр хоолоо хайгаал явдаг. Тэр хооронд нь гэрээ хүүхдүүдээ хамгаалж тэднийг хоолж ундалж арчлах юм үүрэгтэй. За тэр нь эмэгтэйчүүд ямар зан характерыг бий болгосон бэ гэхээр эмэгтэйчүүд өөрийнхөө гэр орон өөрийнхөө эзэмшилд илүү харам тийм сэтгэлгээтэй байдаг. Эрчүүд яхав тэгэл ирээл хоол хүнсээ авчирч өгөөл тэгэл тэрийгээ идэл байж байгаа дараагийнхаа юмд явдаг тийм амьдралын тэр хэмнэл. За тэгэхээр өнөөдөр орчин үеийн бидний амьдралд эмэгтэйчүүдийн тэр харам байдаг тэр эзэмшил юу вэ гэхээр галтгаа. Тэгэхээр эмэгтэйчүүд өөрийнхөө галтгоонд өөрөө яг тэр нөгөө нэг өвлөгж ирсэн тэр сэтгэлгээгээр ханддаг. Тэр үндэ харам байдаг. Үүний их гоё жишээ бол эрэгтэйчүүд ингээд ирчгээл эхнэрээ хоол хийж яхад нь галтгоогоор ороод хөргөчөө онгоолгоол ингээд явахаар эмэгтэйчүүд жоохон тийм дурггүй шүү дээ, тий. Тэгэхээр тэр чинь нөгөө тэр сэтгэлгээний тэр зан чанарын маш энгийн илэрхийлэл байхгүй. Тийм учраас өнөөдөр галтгоог бид нар төлөвлөхдөө эмэгтэй хүний цагаа өнгөрөөдөг тэгээ өөрөө их харам байдаг тэр орон зай гэж бодож их нарийн төлөвлөх хэрэгтэй байдаг. Зүгээр яг судалгаагаар хөгжил муутай орнуудын эмэгтэйчүүд хөгжингүй орнуудын эмэгтэйчүүдээс их цагийг галтгоонд өнгөрөөдөг. Яагаад гэвэл энд нөгөө буур орнуудын амьдралын хэв маяг тэгээд ер нь эмэгтэй хүнд ханддаг хандлага, эмэгтэй хүн бол одоо баг галтгоонд бол байх ёстой гэдэг юм шиг тэр хандлага. Тэгээд уламжлал. За тэгээд хоол боловсруулах тэр үйл ажиллагааны их төвхтэй байдлууд бүх юм гараараа хийдэг. Тэгээд тэрийг нөгөө боловсруулдаг, хоолоо хийдэг тэр орчин бас хурдан төргөн хийх тийм боломжоор хязгаарлагдмал техник хэрэгслийн хувьд ч тэр. Тийм учраас тэд нэр өдөрт их цагийг галтгоонд өнгөрөөдөг. Хөгжиж байгаа орнууд, хөгжингүй орнуудын эмэгтэйчүүд галтгоондоо хамаагүй бага цаг өнгөрөөдөг. Энэ өөр их чухал үзүүлэлт байдаг юм байна. Эмэгтэй хүний галтгоондоо өнгөрөөж байгаа цагаар улс орны хөгжлийг тодорхойлоод зогсдоггүй. Эмэгтэй хүнийг нийгэмд үнэлдэг тэр үнэлэмж. Эрэгтэй эмэгтэй хүний тэгш байдал нөгөө хүний эрхийн хадлаас энэ бүх зүйлийг илэрхийлдэг нэг зүйл чинь эмэгтэй хүн галтгоонд ямар хугацаанд байдаг вэ гэдэг үзүүлэлт. За орчин үеийн галтгоо гэдэг бол бүрэн автоматсан ийм талбар. За тэгэл тэр хоолой бэлтэх бүх процесс, тэр итгийл би Солонгос Сундагийн нэг барьсан шинэ барилгад орж үзчихсэн. Ширээн дээр ийм экрантай авчирсан хүнснийхээ бүтээгдэхүүнүүд ингээд 50 гут яаж бэлтэх вэ, яаж цэвэрлэх вэ, тэнд байгаа агуулмж, витамин агуулмж, ямар хоол хийх тохиромжтой бүх мэдээлэл гараад ирчих. Зүгээр ингээд тавихад нэг сенсортой экран ямар бүтээгдэхүүн байна гэдгээр таниал нөгөө эмэгтэй хүнд мэдээлэл өгч байгаа. Хоёр дахьт нөгөө боловсруулах тэр хэрэгслүүд биднэрт бол орчин үеийн гэр гэдэг бол тэр автоматчид бол өстой ямар ч байдлаар зүгээр конавтараад ингээл сонгоод ингээл болгочдөг юм болсон шүү дээ. За дээр нь эмэгтэйчүүдийн нөгөө мэдээллийн тэр сүлжээ
эмэгтэй хүн чинь их мэдээлэлд их дуртай байдаг. Мэдээллийн дунд байх тийм сонирхолтой байдаг. Тэгээд бүр 9 жирийн мэдээлэл эрэгтэйчүүдээс илүү автдаг юм байна л да. Тийм учраас тэр гал тогоонд нэг мэдээлэл авах одоо дэлгэц одоо юу байдгийг тэр бүх тоноглууд бүрэн байдаг. За бас нэг зүйл нь эмэгтэйчүүд гал тогоонд байхдаа ганцаараа байх цаг дуртай биш. Найз нараа авчираад за эсвэл октовтойгоо юм хүүхдүүдтэйгээ ингээд гал тогоонд хоолоо хийж байхдаа ингээд харьцаж явах юм сонирхолтой. Тэр нь ягаад гэвэл нөгөө гал тогоонд байхдаа ерөнхийдөө хүүхдүүдээ гэр орныхаа хяналтыг тавьж яадаг учраас тэр хяналтаа бас тавих тийм зам нөлөөлөд байхгүй юу. Тийм учраас гал тогооны өрөө гэдэг зөвхөн хоол бэлддэг, хоол хийдэг өрөө төдийгүй. Тэр ирсэн найз нар нь тоглож суух. Хүүхдүүд нь бас ингээд хамт байх. Тэр боломжтой тийм шийдлүүд бүхий, тийм тавилга бүхий байх хэрэгтэй. Тэгжээж нөгөө тэр эмэгтэйчүүдийн эзэмшлийн талбар болсон гал тогоо гэдэг эмэгтэй хүнд хамгийн гоё тохиромжтой тэнд ажиллахад их сайхан ийм нөхцөлийг бий болгодог. Тэгээд дээр нь тэр эмэгтэй хүний гал тогооны тэр шийдэл, тэр тоноглолыг сайн байлгана, зөв хийн гэдэг тэр нийгмийн их чухал асуудал болсон. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын одоо эрх. За дээр нь эмэгтэй хүний нийгэмд үнэлэгддэг тэр үнэлэмж энэ бүх зүйлийг илэрхийлж байгааг чухал үзүүлэлт байт юм байна.